Иргэдийн самд бол 152-ыг дэмжихгүй байна. Гишүүдийн тоог одоо давхарлаж нэмэх нь бол тохиромжгүй юм. За ер нь нэмэх нь бол зүйтэй гэдэг дээр бол иргэдийн дийлэнх нь дэмжиж өгүүлж байна. За яг одоо орчин үеийн сошиал медиа хөгжсөн учраас өөрийн үзэл бодол сонирхлоор зарим хэсгийг тасдаж аваад дэмжихгүй хэсгийг нь тасдаж аваад явуулаа шуугаал дэмжиж байгааг нь явуулаад ийм хоёр тал болж хуваагдал байна л да. Хоёрдугаарт ерөөс хамгийн гол асуудал бол ковидоос болоод төр ард түмний итгэлцэл холдсон, гишүүд тойрогтой ажиллах явдал багассан, бас энэ томсгосон тойрог бол бүх аймгийн хэмжээнд тойроод бүх багуудаа уулзалтайгээд бол сараас дээш хугацаагаар явна шүү дээ. Тийм учраас энэ ковидын хязгаарлалтаас шалтгаалаад тэр муузан сорсон гэдэг юм уу гишүүд тойрогтой ажиллах явдал бас багассан. Ийм учраас гишүүдийнхээ ирэхээр ард иргэд санал бодлоо одоо нийгмийн бухимдлаа илэрхийлж байгаа зүй ёсны үзэгдэл байна. Учир нь энэ ковидоос шалтгаалаад, айн байлдаанаас шалтгаалаад, ер нь бас эдийн засгийн бодлого нөхцөл байдлаас шалтгаалаад юмны үнэс иргэдийн амжиргаа маш их дороотсон байна. Ийм учраас иргэдийн амжиргааны асуудлыг өнөөдөр бүлгээр бол тойрогтой ажилласан гишүүд бүгд ярьлаа. Цалин тэтгэвэр тэтгэмжийн асуудал, хүүхдийн мөнгөний асуудал, нэг ялангуяа ард иргэд төрийн албаа агчид бол энэ доод цалинг нэмэгдүүлэх одоо багийн даргын цалин баг байна, соёлын үйлчилгээ, төрийн нийтлэг үйлчилгээний одоо гаж тоогооч туслах гэх мэтчлэн үйлчлэгч гэх мэт энэ иргэдийн цалин гар дээр 480 орчим мянган төгрөг авдаг, амжиргаанд хөрөлцөхгүй байгаа талаар иргэдийн үнийн өсөлтөөс шалтгаалж гол нь одоо гурлийн үн өссөн, өргөн хэрэглээний барааны үн, хүнсний барааны үн өссөн явдал бол иргэдийг маш их бухимдуулж байна. Энэ талаар улсын хурл засгийн газраас холбогд хар хэмжээ авч хэлэлцсэн.